хэлхэн өрж байна. Энэ турам зогссон та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан гэр мэдлэгийн ялдамтай бүгдийн төлөөлөгөө байгуулагдсны 90 жилийн түүхт баярын мэндийг хүргье. Юуны өмнө энэ турам цугласан та бүхэн ямар чухал ажил хийж ирснийг, ямар чухал ажил хийж ирснийг би хэлье гэж бодож байна. Ингэж хэлэхдээ би зүгээр хурлын ёсрохсон ийм уур амьсгалаар биш, сэтгэл зүрхнийхээ үгийг хэлж та нартай өөрийнхөө талархлыг төвшүүлье гэж бодсон юм аа. Үнийг хэлэхэд бид нэр дахин хэлэгцээр байгаад заримдаа илэгдэж өлөг болсон юм шиг тийм үгийн гүн утгын анзаархаа байдаг. Тэр үгийн гүн утга нь биднээс яг чинь жоохон алслагдаж холдоо байдаг. Хэрэг үлдсэн үед дахиад аваад харахтай зэрэг ямар их чухал гүн утгатай үг байсан бэ гэдг нь өөрөө тодордог ийм үгнүүд байдаг. Ийм одоо манай ардын гүн ухааныг илэрхийлсэн үгнүүд байдаг. Тэрний нэг үг нь бол та бүхэн сайн мэддэг хүн болох багаасаа хүлэг болох унгаас гэсэн. Энэ бол үнэндээ юр усын их утгатай гүн ухаантай үг. Монголын ард түмний их олон зуун жил аль эртнээс хэлж явсан энэ үгний утга учир нь шинжлэх ухааны хувьд юу байсан юм бэ? Үзэл санааны хувьд юу байсан юм бэ гэдгийг дөнгөж хүндрэлтэн 20 дугаар зууны сэтгэл зүйн шинжлэх ухаан, 20 дугаар зууны гүн ухааны мэтгэлцээний явцад олж харсан байдаг л да. Сэтгэл зүйн шинжлэх ухаан томсгол хийсэн Зигмунд Фрейд гүн ухаанд өөрийнхөө их тод улмыг үлдээсэн Хайдеггер гэдэг Германы философчид бол энэ монголчуудын тэр олон зуун жил хийж явсан нэр хүн болох багаасаа юм байна шүү гэдгийг сайн ухаарч ойлгосон. Хүн болох багаас бид нар тэр хүнд багт нь ямар ойлголт төрүүлсэн, ямар сигнал өгсөн, сэтгэл зүйд нь ямар нөлөө үзүүлсэн том болохтой тэр хүн тийм л хүн бол. Хэрвээ бид нар хүүхдийг багт нь хайр инэрлээр дутаасан, эрүүл биш тав тухгүй орчин өсөх юм бол тэр хүн ирээдүйн аюулын хүн болж ирсэн. Хэрвээ тэр хүнийг бид нар багт нь хайр инэрл эрүүл сарвал ухаанаар хүрээлүүлж өсгөж босгох юм бол бид нар итгэж найдаж болох энэ улс орныг хөгжүүлж аваад явах тийм чухал хүмүүс болж байна. Тэгэхээр бид нар багт нь яаж хандсан бэ гэдгээс л бүхэн мэдэрдэг. Тийм учраас та бүхэн хийсэн ажил Монголын иргэн, Монгол хүн ямар байх вэ гэдгийг тодорхойлж ирсэн ийм утга учиртай, ийм юр усын ач холбогдолтой ажил байсан. Та бүхэн хүчээр өнөөдөр манай нийгэм хөгжлөө аваад явж чадах тэр үеийнхнийг бий болгосон. Энэ бол та бүхэн үнэхээр гайхалтай том гавьяа. Энийг бол та бүхэн зориуд одоо мессеж өгөөс та бүхэн үнээр ихийг талархтай үзэх хэрэгтэй. Би тийм учраас та бүхнийхээ өмнө үнээр их хийж байна. Та бүхэнд харагдаж байна. Тэгээд та бүхнийхээ хийсэн ажлыг бид нэр цааш нь улам хөгжүүлж, улам одоо баялаг болгохыг хичээж явна. Тийм учраас Улаанбаатар хот өөрийнхөө зорилтыг юу гэж одоо тавьсан гэхээр зэрэг хүүхдтэй ээлтэй хот. Ахмадтай таатай хот байя л гэж байна. Хөгжүүл нэтргээд янз бүрийн зүйл ярьдаг юм байна. Сүүлдээ тэр үг нь одоо ингээд ярьсаар бол учир утгач авах. Тийм учраас энийг барин 50 ярихын тулд юу хэлдэг вэ гэхээр зэрэг тавьж байгаа зорилтоо барин 50 хэлчих. Сүүлдээ тавьж байгаа зорилт яавал барин 50 бэ?
Манай хүүхдэд ээлтэй байх юм. Манай ахмадуудад тавталтай байх юм бол бид хотоо хөгжүүлсэн гэж ойлгож. Ердөө энэ нэг нарийн гомха макродис гэлтэмсийн яриад байна. Жишээ манай одоо юу гэдэг юм? Магадгүй манай хотод нэг төөрч гэсэн хүүхдэд эцэг ихэд ч хүртэл ямар ч аюулгүй штэй гэж итгэж найдаж баттайгаар санаа зовхгүй байх ийм хот болчих юм бол би аюулгүй хот болчихлоо гэсэн. Ахмадууд нь энэ хоттой хаашаач ямар ч одоо сэтгэлийн бухимдалгүйгээр чөлөөтэй сэлгүүцэж өөрийнхөө баяр баясгалыг гудамжиндаа гараад авч чадчихвал энэ бол үнэхээр хөгжсөн болцоо гэсэн. Ингээд бид нэр ер нь хүүхдүүд рүүгээ анхаарч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сайн та бүхэн мэдчихэж байгаа бид нэр хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулах ажлуудыг хийж байна. Хүүхдүүдэд сургуульд нь хүргэж өгөхөд нь аюулгүй байдлыг хангахын тулд бас тодорхой арга хэмжээнийг авч байна. Та бүхэн мэдж байгаа хүүхдийг бол тусгай зорилтын тээврээр одоо авч явах ийм одоо журам дэглэмийг тогтоож эхлэх гэж байна. Замынх нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч яа бид нар. Бид нар хүүхдүүдийнхээ сургалтын ажлыг одоо бид нар сайжруулахын тулд ялангуяа бид урд хожид хүүхэд байгаагүйгээр бага ангийн багш нараа урамшуулдаг гэсэн. Та бүхэн дуулсан байна. Бага ангийн багш нар байгуулвал хүүхдээ минь сайн сургасны төлөө бас урамшил шагнал авдаг гэсэн. Их хэмжээний ийм шагнал авдаг гэсэн. Бид өнцгөөс хүүхдүүдтэй зориулж хашийн одоо наад гэдэг бол зөвхөн тэднээ зориулж тэдэндээ үзүүлж байгаа үйлчлэгийг тав хүрээр үргэлжлүүлж байна. Тийм учраас энэ бүгдээ цааш нь бид нар улам давсгал. Би нэг хүн их тийм зохисгүй зүйл гэдэг бид нар ер нь ямар соёлын төвшөнд очсон юм бол бид нар ямар оюун ухааны төвшөнд очсон юм бол гэж цочирдсан. Тэр маань бол нэлээд өндөр албан тушаал байна. Одоо энэ хүүхдэд одоо ингэж хүүхдийн автоос гаргаж өгч тасгалдаг нь ямар учиртай вэ? Баг сургуулийн хүүхд. Тэгээд яг тэр хүн өөрөө хөрвөө аргаар өссөн байх. Гэхдээ сая 300 мянган хүн бужигнсан. Сая 300 мянган энэ хүний бужигнаан дотор насанд хүрсэн хүн ч гэсэн өөрийгөө олоход хэцүү ийм хот дотор бид нар бага насныхаа хүүхдүүдийг эзэнгүй замаар бүлгэж болохгүй шүү дээ. Ийм аюул руу явуулж байгаа бид нар хүүхдүүдийнхээ талаа яасаа зовхгүй сууж байгаа. Заримдаа бид нар ийм нэг хинэггүй жоохон тийм варвар одоо зэрлэг маягийн аргачлалтай болсон байна. Яг би нэг зүйлийг хэлэх юм аа эцэг эхчүүдэд. Бид нар дор бүрээдээ өөрийнхөө үр хүүхэд ач зээнэрээ бол хайрладаг. Бид тэднийхээ төлөө амьдардаг бидний амьдралын утга учир тэд байдаг. Гэхдээ нэг юм битгий мартаарай. Өөрийнхөө хүүхдийг хайрлахаар хязгаарч болохгүй шүү. Ягдвал тэр хүүхэд чинь тэр бусад хүүхдийн дунд өснө. Тэр хүүхэд чинь бусад хүн тэр өөрийнхөө үеийнхэнтэй энэ амьдралыг хатан гэртээ халих хүртлээр явах болно. Тийм учраас өөрийнхөө хүүхдийг хайрлаж байгаа бол бусад хүүхдийг хайрлахаас сонголт байхгүй. Өөрийнхөө хүүхдийг хайрлаад бусад хүүхдийг хайраар дутаачихсан байхад тэр хүүхэд чинь дараа нь аюултай орчин хүн болоход зов болно. Тийм учраас манай хүүхдийн хөдөлгөөнүүд байдаг. Тийм учраас манай хүүхдийн байгууллагууд байдаг. Өөрөөр хэлбэл тэр нийтийн хайрыг дамжуулахын тулд байж байгаа зүйл байна. Бид нар тэрний төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас өөрийнхөө хүүхдийн хайрлыг гэвэл манай хүүхдийн хөдөлгөөнийг хайр, манай хүүхдийн байгууллага тэдний төлөө ажил, тэднийг дэмжих.
хүүхэд чинь ирээдүйдээ их хэрүүл сарвал тийм нийгэм, тийм орчин, тийм хотод амьдрнаа. Тийм хотод амьдрна. Манай хүүхдийн байгууллагууд энийг хийдэг юм аа. Аль болох төсвөө мөнгнөөс харамж болохгүй. Тэгээ ийм зарчмаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажил бас жоохон уйлдаа доомуудаа доголдож байгаа эдгээр нөөц болцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй юм би. Ялангуяа засаг захиргааны гүшүүн хоорог байдлаар ажиллах нэг амаргүй. Би заримдаа хилэн далангуйны бухимдахаараа юу гэдэг юм заримдаа тааш тасахаараа хэлдэг. Арай бидэнд одоо хонцын сэтгэл халдварлсан ийм хараад хүрээгүй үздэг. Тийм учраас бид нар халуун сэтгэлээр эх орноо гэх сэтгэлээр гэр орноо гэх сэтгэлээр ажиллах бол бид нар хүүхдүүдийн халдвар гэж. Ер нь эх орн гэдэг маань бол ичээч тэр хүмүүсийн нэг хэлж байгаа. Хад чулууг ерөөсөө хэлж байна. Ингээд талархаад байгаа утга учир байна. Би жишээ та нар ямар хүмүүсийг ямар мундаг хүмүүсийг бий болгосон гэж бодож байна. Та нарын хүчтэй ямар чухал үр дүнд хүрсэн гэж бодож байна. Жишээ нь одоо гадны иргэд ч гэсэн гадны одоо ажиллаж байгаа мэргэжлүүд гайх. Хэрвээ монголчуудад хэрэгтэй тийм дүрм журм гарах юм бол монголчууд ямар хатан хэрэг сахиж бий юм бэ? Тэд нар шаардлагатай зөвгөж ухаарсан зүйлээ ямар хатан тэрэндээ нөхд таарч тохирдог болсон вэ гэж гайхдаг биш үү? Тийм хүмүүжтэй тийм иргэдийг та бүхэн маань бэлдсэн юм аа. Тийм эрүүл санал хүмүүсийг та бүхэн бэлдсэн. Та нарын хайныг бид нар нэр төртөгөөр буухаж явна. Та бүхэндээ талархал илэрхийлье. Баярлалаа.